Сайн байцгаана уу? Монголын санхүү мэргэжлийн шинжилгээтэй холбооны ээжид нээлттэй хичээлийг эхлүүлж байна. Хичээл 127. Энэ хичээлээр 4-р эренбийн тодорхойлогчийг матриксээр үүсгэх үйлдэл ашиглаж бодох аргатай танилцсанаа. Холбоотой мэдээллийн их үүсвэр болон нийгмийн сүлжээний хаягийг энэтэй зааж өглөө. За энэ хичээлээр 4 хэмжээст квадрат тодорхойлогчийг матрикс дээр гүйцэтгэх үйлдэл ашиглаж хэрхэн бодохтой танилцах юм аа. За холбогдох мэдээллийн их үүсвэрийг бодлогын онхны тавилыг бол энэ дээр заасан байна. За бодлогыг бодохын тулд 2 дугаар мөрөөс эхний 1-р мөрийг хасч үр дүнг энд бичсэн байна. За дараагаар нь 3 дугаар мөрөөс 1-р мөрийн элементүүдийг 2-оор үржүүлж хасаж тавьсан. За жишээлбэл 1-ийг 2-оор үржүүлээ 2-аас хасахад тэг дараа нь 2-ыг 2-оор үржүүлээд 7-оос хасах. 3 за дараа нь 2-ыг 2-оор үржүүлээд 5-аар хасахад 1, 1-ийг 2-оор үржүүлээд 2-оор хасахад тэг гэх мэтлэнгээр бичсэн. За дараа нь 1-р мөрөн дээр 4-р мөрийн элементүүдийг нэмээд үр дүнг энд бичсэн. За энд нэмэх 1, энд хасах 1, үр дүн тэг. За энд нэмэх 2, нэмэх 4, үр дүн 6. За энд нэмэх 2, хасах 6. За үр дүн хасах 4. За энд нэмэх 1, нэмэх 3, нийлбэр нь 4. За дараагийн алах маань мөр 2 болон 3 дугаар мөрийн байрыг харилцан солисон. За ингэснээр бол энэхүү 4-ийг үүсгэх нь 4 квадрат матриксийн ерөнхий тэмдэг бол эсрэгээр солигдож хасах болсон. За эхний мөрийн элементүүд хэвээрээ. За энэ мөрийг бол ийш нь оруулаад энэ мөрийн элементүүд доошоо шилжсэн. За дараагаар нь бол энэхүү солид тавьсан мөрүүдийн элементийг ашиглаж цаашдын бодолтыг хийсэн. За үүний тулд бол 4-р мөрийн эдгээр элементүүдээс за энэ 2 дугаар мөрийн солид тавьсан 2 дугаар мөрийн элементүүдийг 2-оор үржүүлж хассан. За эндээс тэгээр хасаад тэг. За дараа нь 3-ыг 2-оор үржүүлээд 6-аас хасаад тэг. За дараа нь 1-ийг 2-оор үржүүлээд 4-өөс хассан. За ингээд хасах 6. За дараа нь энэ дээр тэгийг 2-оор үржүүлээд тэг. Учираас энэ 4 бол шууд энэ тавигдсан. За дараагийн алхам нь бол 3 дугаар мөрийн элементүүдийг 3-аар үржүүлээд 4-р мөрийн элементээр нэмсэн. За 3 дугаар мөрийн элементүүд энэ байна. За үүнийг 3-аар үржүүлсэн. За энд бол тэгүүд тавигдана. За энэ үнийг 3-аар үржүүлээд 2-ыг 3-аар үржүүлээд нэмэх 6. За хасах 6-тай нэмээд бол энд бол тэг тавигдсан. За дараа нь
Энэ дээр бол 1-ийг 3-аар үзүүлээд 4-дөр нэмэхэд бол нэмэх 7 гарсан. За ингээд тооцоолын үр дүн бол иймэрхүү хэлбэртэй болсон. Хэрвээ ингээд диагоналд татах юм бол энэ диагоналаас доош байрсан матрицын элементүүд бол бүгд бол тэг болж хувилсан. За энэ диагоналд байгаа 1, 3, 2, 7-гийн үр дүрүүд бол тодорхойлогчийн шийдвэг бол илэрхийлж байна. За энэ дээр 6, 6, 7, 42 ерөнхий тэмдэг хасах болсон. Учир нь бол энэ дээр 2, 3 дугаар мөрийн байрыг солисон учраас тодорхойлогчийн ерөнхий тэмдэг бол эсрэгээ солигдсон байгаа. За ингээд хариу бол хасах 42 болсон. За ингээд өнөөдрийн хичээлийг өндөрлөж байна. Дараагийн хичээл дээр энэхүү дөрвийн хүйцгийн дөрвөн хэмжээс тодорхойлогчийг өмнөх 126 дугаар хичээлүүд дээр үзсэн тодорхойлогчийг мөр багнаар задлаж бодох тэр аргын дагуу энэхүү тодорхойлогчийг бодож адилхан ийм хасах 42 гэсэн үр дүн төрхтэй бол танилцах болно.